тутмын мэдээ хэлэхэд бэлэн боллоо. Студид сэтгүүлч Ариун Зул мэдээллийг танилцуулна. Монгол орчуудын бүтээсэн үлэмж том гэр дэлхийн дээд амжилтыг эвдэн Гиннесийн номд бүртгэгджээ. За Сэлэн компани орчуудын бүтээсэн энэхүү гэрийг Орнгой аймгийн Хатан булаг сумын нутаг Хань мандлын бомтой ойролцоо барьсан аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж болох юм байна. Гиннест бүртгэгдсэн гэр 36 хантай 28 харьцан 81 м диаметртэй, за 1000 шахам ам метр талбайтай, нэг дорой 500 хүн хүлээ авах багтаамжтай, өндөр нь 14 м буюу 3 давхар байшинтай тэнцэхэр юм байна. Үүгээрээ бүх цаг үед бүтээгдсэн хамгийн том гэр болжээ. Урчууд 4 сарын хугацаанд зарцуулсан байна. За нийт 1800 м эсхий оржээ. Өнгөрч 7 хоногт бүгд найрамдагт дардуулсан Ирэн хотод Монгол Улсын иргэн үл мэдэгдэх шалтгаанаар насарсан хэрэг гарсан байна. За Ирэн хотын хуучин зээлийн хаалганы орчимд Баян-Улгийн аймгийн Харьяат 38 настай эрхэн УАЗ 469 машинд гаднаа ил харагдах шахахгүйгээр насарсан байсныг тээврийн машины жолооч олж мэдээлсэн байна. Ирэн дэх консулын газар зохион байгуулалтад нас барсан иргэний цогцыг замын үд бомтоор гаргаж Дорногой аймгийн цагдаагийн газар түлээлгээ өгсөн байна. Урьдчилсан дүгнэлтээр талигач үл мэдэгдэх бодистой хорсон байж болзошгүй гинэ. Талигач нь Баян-Улгийн аймгийн Булган сумын 7 дугаар багт оршин суудаг. Тус улсад худалдаа хийхээр очоод 3 хонож байсан байна. Энэ талаар цагдаагийн ерөнхий газраас тодруулахад Ирэн хотод Монгол Улсын иргэн үл мэдэгдэх шалтгаанаар нас орсон хэрэг гарсан нь үнэн. Урьдчилсан дүгнэлтээр гадны нөлөө байхгүй гэж гарсан, гадаадад үйлдэгдсэн учраас харьяаллынхан дагуу мөрдөн байцаа халбанд шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл өглөө. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас засгийн газар улсын хурлын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтангуудын хамаарал бүхий компаниуд зээл авсан мэдээлэл олон нийтэд ил удаад байгаа. Тиймээс тус хэрэгтэй холбогдуулж өнгөрсөн баасан гараг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн болон өнсгөд аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны нэр бүхий 4 албан тушаалтныг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбогдуулан авилгатай тэмцэх газраас садуулсан. Тодорхойлбол хүнсгүүд аж ахуйн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн хвад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал төгсөөлөг түүний туслах болон тус сангийн ерөнхий нэгтлэн нарыг нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл олгохдоо эрх мэдэл албан тушаал оруулан ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндслээр саатуулаад байсан юм а. Тэгвэл 20 хугацаа 30 хоног болгон сонгосон байна. Нийслэлийн прокурорын газраас жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтны албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаар оруулан ашиглаж бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон зээл олгосон албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн Иргэн хуулийн тусгай ангийн 22-ийн 1-р зүйлийн 1-р хэсэг зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгуулахаар авилгатай тэмцэх газарт шилжүүлсэн байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас авсан зээлтэй холбогдуулан өнөөдөр ээжид хэвлэлийн бакуурл хийлээ. За энэхүү холбоо сайд асан сэргэлэнгийн авилгатай тэмцэх газар шалгуулахаар хандсан байна. Мөн ерөнхий сайдад 3 шаардлага хөргүүлжээ. Энэ талаар тус холбооны гүйцэтгэх захирал Батил Гэрэлэгтэй өчигдөр манай холбооноос авилгатай тэмцэх газарт хандаж гомдлогсон. Мөн бид ерөнхий сайдад 3 шаардлага хөргүүлсэн. Эхнээсээ эргэжиж явж байгаа нь харагдаж байна. За хамгийн гол нь 2017 оны 6 дугаар сард хүнсгүүд аж ахуйн үйлдвэрийн сайдын А76 тушаалаар батлагдсан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалруулах журам гэж байгаа. Энэ журамд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. 2016 онд төр журам гаргаж ямар тогтоолоор ямар хүүтэй зээл олох вэ гэдгийг засгийн газрын тогтоолоор тодорхой заасан байсан. Гэтэл энэ тогтоолыг сайд асан сэргэлэн журмыг өөрчилж баталсан үүнээс болж өнөөдрийн энэ маргаан асуудлын эхлэл тавигдсан. Тиймээс түүнийг авилгатай тэмцэх газартаа шалгуулахаар өгсөн. Яагаад гэвэл өөртөө болон бусдад давуу байдал олгохоор журам хийсэн үү гэдгийг шалгуулна. Мөн төсөл сонгон шалгаруулах хорооны 7 гишүүнийг шалгуулахаар гаргасан байгаа. Яагаад гэвэл олон тушаалаа уруулан ашигласан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгуулна гэж гисэн байна. Хятадын эрдэмтэд 400 мянган гаруй хүн дээр хийсэн судалгааны үр дүнд өдөрт нэг үндэг эзнэр зүрх судасны өвчнөөс сэргийж болно гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Судалгаа нь өчигдөр Journal Heart сэтгүүл дээр нийтлэгдсэн байна. Өдөрт нэг үндэг идэж байх нь зүрхний шигдээс харуулт зэрэг зүрх судасны өвчнөөр насрах магадлалыг 18% бууруулдаг байна. За буруу хооллолт, дасгал, хөдөлгөөн, дутагдах, тамхи татах, алкогол, хэрэглэх зэрэгээс үүдэлтэйгээр цусны дах сахарын түвшин ихсэж, жин нэмж цусны даралт ихснээр зүрх судасны өвчин тусах нөхцөлийг бүрдүүлдэг. Харин зарим эмчнэр хэтэрхий их үндэг идэхээс сэргийлэх ёстойг анхааруулдаг байна. Учир нь үндэг нь их хэмжээний уурга болон бид хэрэгцээтэй бусад бодисуудыг агуулдаг, холестерин ихтэй байдаг учраас зүрх судасны үйл ажиллагаанд тийм ч сайнаар нөлөөлдөггүй гэдэг. Харин тус судалгааг хийсэн Бээжингийн их сургуулийн судлаач Ю Цанчин үндгийг тохиромжтой хэмжээгээр идэх нь харин ч зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөхийг нотолжээ. Тэрээр өөрийн судалгааны багийн гишүүдийн хамт Хятадын 10 мужийн 416 мянган 213 чихрийн шийдсэн зүрх судасны өвчтөй болон хорт хавдартай хүмүүст
дээр 9 жилийн хугацаанд туршилт ажилд хийсэн байна. За үр дүнд нь өндөг бараг эдэг хүмүүстэй харьцуулахад өдөр тогтмол нэг өндөг идэж байсан хүмүүсийн зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл харьцангуй бага буюу харах магадлалыг 26%-аар зүрхний ишемийн өвчнөөр нас барах эрсдлийг 12%-аар багасгаж байжээ. Цаг тутмын мэдээнд анхаарал хандуулсан баярлалаа. Одоо үргэлжлүүлэн цаг агарын мэдээлэлд анхаарал хандуулно. Цаг агарын мэдээтэй хамтран ажиллагч Төрийн банк эрсдэлгүй ирээдүйн баталгаа.